Цэцэрлэгт хэдхэн өдөр явчихад дараа нь бүтэн 7 хоног өвддөг. Яах ёстой вэ? Энэ бол түгээмэл асуудал. Сандрах хэрэггүй. Босон эцэг их ийм байдалтай тусгардаг. Хүүхэд цэцэрлэгт явж байна. Хэд хоног бүх зүйл сүгээх гэдэгс гэмтэж. Бүгчин. Зүгээр нэг нус ханиад биш. Бүр бүтэн 7 хоног гэртээ хэвтэнэ. Яагаад ингэж байна вэ? Хүүхдийн дагсаа хараахан бүрэн бэвчээгүй гэдэг. Тэрээр янз бүрийн вирус, бактерийн эсрэг гэмтэж сурдаг. Тэгээд яаж сурах вэ? Зөвхөн практик дээр хүүхэд өвчтэй байна. Дагсаа нь шинэ халдварыг таньж өөрийгөө хамгаалж сурдаг. Бусад хүүхдүүдтэй харилцах. Цэцэрлэгт хүүхэд гистэй эсвэл ойр дотны хүмүүстэй байгаагүй олон тооны шинэ юмудтай тусгардаг. Дасан зохицох стресс. Цэцэрлэгт шилжих нь хүүхдийн хувьд маш их стресс бөгөөд дагсаад нь сулруулдаг. Юу хийх вэ? Бүү сандар. Цэцэрлэгт хүүхэд өвчих нь хэвийн үзэгдэх. Тайван байж өөрийгөө болон хүүхдээ өвдсөв гэж заныхгүй байх нь чухал. Бид дагсаагаа бичвэс хэлстэй. Зөв хоолсос цэвэр агаар дасгас үдсгэн мундах нь таны эрүүл мэндийг сайжруулах хамгийн сайн найз юм. Хэрв таны хүүхэд байнга өвддөг бол 7 хоногт 2 удаа орон сууцанд нойтон цэвэрлэгээ хий. Та төгс цэвэр ариун байдлыг бий болгох шаардлагагүй. Гэхдээ тоосны хуримтсан таныг сэргээхэд тус болохгүй. Эмчийн зааврын дагуу хүнсний нэмэлт тийчээс витамин мон. Юу нь мэдээж тус болохгүй вэ? Та хүүхэдтэй ханаад бүрт антибиотик бичиж болохгүй. Энэ нь зөвхөн дагсааны системийг улам дордуулна. Санаж байгаарай. Цэцэрлэгт хүүхэд байнга өвдөх нь хэвийн үзэгдэх юм. Хүүхдийн дагсаа удаа дараа бэвчиж өвдөх нь багасна. Хамгийн чухал нь төвчээртэй байж хүүхэдтэй анхаарал хасамж тавих хэрэгтэй. Тэгвэл тэр эрүүс аз жаргалтай өснө.